Нурууны булчин ингээд ажиллахгүй байгаа тэрхээр хэсэг газрын цусан хангамжийн дутагдлалд оруулж бодисын солилцооны алдагдлалд оруулж идэг. За тэгэхээр энэ бодисын солилцооны алдагдaltaй, цусны эргэлтийн алдагдaltaй, булчингийн үйл ажиллагааны энэ сулралтай холбоотойгоор нурууны хөгжлөл бол маш их болсон. Суугаа ажлаас үүдэлтэйгээр бүгчин болоо нурууны доод үед тэр байнгын ачаал болж ирж идэг. За энэс үүдэлтэйгээр энэ бүсдгийн нурууны L4, L5 үе дээр суулт өгсөн ийм асуудлууд бол маш ихсэж байгаа. Бас нэг нурууны хөгжлөлд хүргээд байгаа бас нэг хүчин зүйл бол энэ спорттууд. Энэ сүүлийн үед энэ залуучууд энэ спортоор их хичээлж, энэ фитнес, бодибилдингээр бас их хичээлдэг болсон. Үүнтэй холбоотой бас их энэ нурууны эрсдэлт хүчин зүйлийг бас үүсгэж байна. Маш их хүнд чин нуруун дээр авж байна. Нөгөө өсвөр насны хүүхдүүд, дээрээс нь нурууны зөөлөн ид, холбоо сэдвүүд бүрэн гүйц төлж чадаагүй байгаа энэ насн дээр дааж чадахгүй ийм хүнд ачааллыг нуруунд дээр их авж байна. Булчин хэдий дааж чадчихсэн ч гэсэн нурууны зөөлөн идүүд булчин үе холбоо судч нөгөө нэг тэр хэмжээний чинг дааж авах хэмжээнд нөхөн төлж чадаагүй байж байгаа. Тийм учраас энэ эдгээр хүчин зүйлүүдийг өөртөө бол аль болох суугаа ажил хийж байгаа хүмүүс хөдөлгөөн дасгалыг хийгээч. Нөгөө спортоор хичээлж байгаа хүмүүс бол хитргийн хүнд чинь битээ авч өөрийнхөө эрсдэлтэй байдалд оруулаач гэж зөвлөмөр байна.